Нөхөр одоо энэ газрыг авснаас хойш ерөөсөө өдөлсөнгүй. Яадаг ч юм бэлээ дээ. Тийм үү. Энэ өвгөнтэй хүн дэвэн штэ. Энэ газар чинь урд нь хуучин бараан зах байсан байхгүй юу? Тэгээ энэ газрыг зориуд сонгож Бакуулаар нь бичээ хийдэ барьсан байт юм байна л. Тэгэхээр тэр газрыг бас л муу мухай юм дарж барьсан байгаа байхгүй юу? Нэрээ тийм байх шүү. Энэ Бүрбат чинь газар ус сайн мэдэх баг. Бакуулагийн шав гэдэг баха. Магадгүй шүү. Ягаа энэ засгийн газрын ордон биш үү? Тэрний чинь одоо хоёр талд нь хоёуланд нь шарил байлаа шүү дээ. Тэгээд энэ элбэгдэр жирэмхий сайд байхдаа энэ шарилыг нүүлгэж өөр газар байршуулъя гэж шийдвэр гаргаад тэгээд тэр шарилыг хөндөх асуудал чинь Бүрбат ламд даалгаж байсан юм билээ. Нэрээ тэр Бүрбат чинь ясарх тал дээр мэрэгссэн хүн баг шүү. Харин тийм тэгээд энэ бунхны асуудал чинь одоо элбэгдэр жирэмхийлэгч одоо энэ Бүрбат лам хоёр чинь л асуудлыг шийдсэн юм шиг. Гэхдээ тэгсэн чинь Сүхбаатарын бунхан газ ер нь зөвхөн ясал гарсан юм байна. Тэгсэн чинь маршлах болохоор бүр баг хэвээрээ шахав. Тэгээ бүр цустай дороос нь ус гарсан гэж биш. Тэгээд алтан үлгийг давьж нутаглуулахдаа яг ёслол ямар журам байдгийг тэр журмаар нь бүгдийг үлдсэн гэж байгаа байхгүй юу? Тэгээд нэгэнт энэ асуудлыг өөрөө эхлүүлсэн учраас яг тэр ёслол дээр үг хэлэх ёслол болсон юм байл. Тэгээ үг хэлсэн чинь хүмүүс бас л их таатай хүлээж аваагүй л гэж ярьд юм байна лээ. Тэр чи яаж өлегтэй байх вэ? Ясын өндлцүүлнэ гэдэг чинь л тэр үстэй. Хош чамд Бүрбат ламын утасвэ юу? Уг нь би тэгтээ одоо бас солигдсон байж магадгүй. Цаадах чинь нэг хотын захад нэг хийд байгуулаад тэнтэй суудаг усан юм лээ. Тэгээ хэрэгтэй цагтаа хот орж ирчээд тэгээ бус цагтаа тэндээ шавилж байгаа л гэж сураг сонсогдсон. Би чамд одоохоо хөтлөх. Заахоо энэ. За өөр тэгээд сони юутай байна дээ. Өөр одоо надад сонин сайхан юу бах вэ? Харин чи ч одоо яам тамгаар орсон хүн байна. Сонин сайхан юм юу байна ямар? Гүш. Нөгөө Ананд чинь ямар нэг хэрэг түүхд орооцолсон зураг гараад байгаагүй юу? Ананд ч ганцаараа биш юм шиг байгаа. Нэг баахан урган дарга нартай л хил даваад алгуулсан юм шиг лээ. Энэ сугар мугартай холбоотой юм уу мэдэхгүй. Бөөмд. Манайхнаас нэлээд монголчуудыг хэрэг татаад энэ да. Мэдээж улс төрийн холбоотой. Тэр дээрээс томчууд. Ийбэл заваа юм болоод энэ. Чи тэгэхэд нөгөө шугамар холбоотой байсан, тийм ээ? Үгүй гэж. Яста нэг заваа юм болж юм да. Орсон юм аа. За тэгээд улс төрийнхэн гээд. Одоо яах вэ? Ананда. Яг үнэндээ энэ хэргийг чинь би мэдэхгүй юм. Хэрв чи энэ хэрэгтэй их лав орооцолдог бол жоохон холхон байцаая. Энэ асуудал чинь бүр дээрээс маш дээрээс улбаатай биш. Зүгээр чивтээр нэг байгууллагт хамт ажиллаж байсан учраас хоёулаа зүгээр л мөрөө хөгөөд гимгүй юу идэх үү. Тэгээ тийм болоод би чам дээр ирж шít. Би чамаас тусламж авах гээд ирж байна. Яг нарийнда болвол энэ нефтийн хэрэг огт биш. Огт өөр юм байгаа тийм ээ. Чи энийг мэдчихэж байгаа шүү дээ. Тийм үү? Чи өөрөө мэдчихэж байгаа шүү дээ. Энэ улсын нууцлалын зэрэглэлтэй холбоотой асуудал.
Чи олон 10 жилийн өмнө усан явдал шүү дээ. Чи мэдчихэж байгаа. Гэхдээ одоо энэ хэрэг яаж цаашаа үргэлжилсэнийг би мэдэхгүй шүү дээ. Яг үнэндээ энэ хэрэгтэй холбоотой хид хідэн гэр чинь учир битүүлгээр амар өгцсөн. За хоёулаа энэ хэрэгээс нэг жаахан хол явсан дээр. Ээж бул аминд үлзийтэй гэж хэлдэг баха. Чич ган хийхгүй юм байна л да тий. Мэдлээ. Энэ бүхнийг чамаас өөр мэдхэн алга. Нэрэж шүү. Утасны өчиг хаан тайлэгдэн үү? Тэр тайлэгдсан цагт за чивтэр ч яах. Улс төрийнхэн өчнөө хүмүүс ороогдно. Энээс бол би асуугдаад байна. Ойлгож байна уу? Ирэн тэгээч. Би нэг бас нэг тийшин чулуу ойлгох санаатай үзээд л байна. Яг нариндаа ярих юм бол энэ бензиний нэмэ огт биш байхгүй юу? Огт өөр юм байгаа. Энийг чи мэдчихэж байгаа. Чи хэлчихэж надаа. Тэх үү? Чамда. Би чамд яг чим нэг л. Хоёулаа штэ. Энэ нэргээс холох юу гэдэг хөө? Энэ бол улсын нууцлалын зэрэглэлтэй холбоотой гэж би чамд хэлээд байна штэ. Хоёулаа зүгээр мөрөө хөөгөл. Яа идэх хөө? Би энэ хэрэгт чинь орооцолмооргүй. За чи сонсч. Би 50 амдруу байна ойлгож байна уу? За чи сонсч. Би ч юм хангалттай мөнгө төлье. Бүр хангалттай шүү. Чи бас тэр дарахтаа хэлчихэрэй. Танаа дарах ч гэсэн энэ төр холбоотой байгаа. Иннээс болоод байна шүү дээ. Иннээс болоод за би бол яах вэ? Иннээс болоод манай намаа хідэн нөхдүүд бас баларах гээд байна. Чи юусоо тэрийдийн нэрийг л хэлчих. Тэгээ өгсөн авсан. Тэгэл болоо шүү дээ. А? Түхүү. Тэгэл асуудал. Би шон мөнгө төлье. Саяхан линд байжсэн да. Өчигдөр байсан өнөөдөр алга болчихыг алиг тэрэх. Их сайхан их бодлиантай хүндээ. Энэ Батбол цайдын үед л дээшээ цойлсон хүндээ. Үгүй ер нь. Хүн чинь тэгээд өөрөө өөрчлөгддөг юм уу тоо. Ер нь зөвхөн хүнийг үнэлэх үнэлэмж нь л яхаа өөрчлөгдөд идэг юм шиг санагдаад байна. Тэгэл угаасаа л нэг тийм хүн байсан. Яг л тэр хэвээрэл биш та. Одоо ч нэг нэгээрээ баларч эхэлж байна дээ. Энэ харьцсан намынхын жалгаагүй. Энэ баяр зэгтийг харахгүй юу? Тэ Швейцарын банкнд юу гэж л тийм жоохон мөнгө байх юм бэ? За танаа амьдаач нэг юм дуулганда. Энэ сонгуулийн дараа л юу болох вэ? Гэхдээ ер нь тэгэл одоо байдалч хийхгүй байх шүү. Заримдаа бүр ингээд зурагт хараа ихлээр л дургу өрх. Гэхдээ тэгээд одоо ер нь энэ улсууд эцтэй. Биений алаад эхлэхий гэхээс л би үнэхээр айх. Тэгээ хүний шуналд юм язгаар баг шүү дээ. Харин тийм ээ. Тэгэхдээ одоо баас ч гэж нэг шудраг ёсны тухай асуудал зүйс ороод тавигдаад байгаа юм биш үү? Яа, цаг бас. Йоо. Наас дараагийн үед даалаа мөн. Йоо, хамаг хийсэн арчлаа. Тэнийг юм мэлрээ зогсоодох гэдэг бүр наач сайн урдуур яг хамгаалж гараад ирсэн баггүй. Чи нэг л өөр болчих чи. Чамаа. Урд нь хоёулаа хамтдаа дуугаа бэлдээл гоё л байсан шүү дээ. Одоо чи нэг л өөр. Яасан бэ? Зүгээр байдгаараа л байгаа ч тийм. Дуугаа ч асуухгүй. За дууны үдх юм бол та нар өөрсдөө л ахиж юм хэлээгүй үстэй. Чи нэг ч удаа бэлтгэл дээр ирэхгүй бид нар луу ч ярихгүй ээжэж. Бид нар алдуугаа бэлдээл агаа шүү дээ.
80-тай битэр чинь нэг байранд орсноос ш амар завгуулсан шүү дээ. Чи найз өхөнтэй олчихсан юм уу? Хүү. Зүгээр л нэг охинтой танилцсан. Ямар өхөө? Манай хортлын байранд байдаг хөө. Чи тэгээ тэр нь тайртай олчихсан юм уу? Лаг баяа л өхөн гэсэн тий? Чи яаж мэдсэн? Окей. Тэгтээ зүгээр л нэг байдаг хөө. Юу гэдгийг? Оюут юм уу? Тий. Юугаар сурдгийг? Яа, ямар эвгүй юм бэ? Тэгэл байцаалд өгж байгаа юм шиг санагдаад ах юм. Хилнээ ингэж сурдгийг. Зөөц. Ханхуу олчихсан юм биз дээ. Хөө юм. Тоглолт моголч ихэллээ. Мааха гэлээ өөр. Чи ч одоо Бурхан гонч. яагаад ингэж ориотгүй аа? Бурхан гонч. Чи уцаач авахгүй? Юу болсон юм бэ? Гэхдээ цай хийгээд өгөөч юм чи. Яа. Яа. Гүч. Юу болоод байгаа юм бэ? Аа? Буух гадааш явж яахгүй юу? За. Тэгсэн чинь нэг замд нэг хүн суусъя. Аа. Тэгээ би ч яах вэ нөгөө буух гал мөнгө төгрөгөө тоолоод байж л өнөө хүн чинь над дээр хурж ирснээ нэг дахир дутуугийн үнэмлэх үзүүлэхгүй юу? Тэгэхээр нь би өөрийг ингээл хараад байсан чинь бас зүгээр ч юм шиг. Тэгэхээр нөгөө та чинь зүгээр л хүн юм шиг байхын яахаараа ийм үнэмлэх үзүүлдэг ингээл тэгсэн чинь өнөөдөр чинь бас согтуу юм аа. Тэгээ над руу би цагдаад ажиллаж исэн хүн. Чи яахаараа миний гэмтлийг сонирхдгийг Гэтэл одоо над руу агсраад эхлэхээр нь би ч яах вэ? Согтуугаал зүй юм зөндөөл явж идэг ингээл чимээгүүл урагшаага яваад өглөө. Тэгсэн үнэ гайтай юм шиг үнэ автобус чинь авчиад эвдрээ зогсчдгийг. Тэгээд тэгээ нөгөө жолооч чинь гадаа гараад үнэ автобус авахын тал ухаад байлаа. Автобусны дотор чинь өнөө бид хоёроос өөр хүн байхгүй. Нөгөө согтуу хар юм чинь над руу агсраал чи яваач гэж орилоод. Үгүй тэгэхээр нь би арга ядаа тэглээ. Үгүй одоо энэ автобус эвдрээ зогсчлоо. Та одоо ойрхон болвол алхаад явчихаа. Явж болохгүй нэг л гэсэн чинь нөгөөдөг чинь над руу зүгээрээс хэлэхгүй үг баахан хэлж харааж өрөөж байгаа л нэг юм буугаад явлаа. тэгээ яасан юм бэ? Аа? Тэгжэл өнөө мө жолооч нэг юм орж ирэл автобус асаагаад бид хоёр парк дээр очиод автобусаа тавьчаад би явт өнө автобусаа цэвэрлчээд явъя гэж удаад хогоо шүрдээд байж исэн чинь нөгөө нэг согтуу хар юмны чинь сууж исэн сандалтаа. За. Нэг юм дөрвөлж хар цүнх байхгүй юу? Нэг юм дөрвөлж хар цүнх олцсон. Нөгөөдхөн саваагүйтэй даваачаад аваад үтсэн чинь юу байсан гэж саннаа. Чи юу байсан юм бэ? Үгүй хэрийн Гарбуу. Гончгсан би. Харин тийм ээ гарбуу. Гэхдээ тэр хүн чинь тэгээд өөрийгөө цагтаа гэсэн юм байгаа үстэй. Цагтаа болоод гарбуу байсан юм байлгүй дээ. Хим идтгий. Тэрний чинь тэр өнөө гарбууг нь аваад сандрахтаа жолооч тавиачаад өгсөн чинь өнөө саваагүй жолооч чинь салгалаад нааш нь цааш нь гэж үзэж чад өнөө диспетчер рүү хараад авчид гохын дараатгсан чинь байхгүй ээ бурхан гончгсан. Тэгээд яасан юм бэ? Тас гээл явсан өнөө диспетчер тэнд орилоод явсан. Хоёулаа Google очсон чинь зөв хөлн тэр чигээрээ цус садарч байна. Гэхдээ би харж чадсангүй зүгээр буруу хараад нүрээ таглаа зогссон. Тэгээд тэр диспетч зүгээрөө амнаас нь наагур юм уу? Үгүй тэгээ одоо яах вэ нэг хараач өгөж төргөн дуудаал гимтэл дээр аваачаад байсан гимтлийн юм чинь үгүй яах вэ амнаас нь наагур нөгөө сум нь гойных нэг талаар ороод нөгөө талаар нь гарлаа л гэж хэлсэн гинэ би тэрнийг сонсгоцсон аа. Чи имлэгдээ дуудснаас чи цагдаа дуудахгүй яасан бэ? Чи хүн алсан хүн явж исэн чинь билүү яаж мэдхээ? Химэддэг юм чинь цус садраад байгаа юм чинь төргөн дууддаг юм байгаа үстэй юм чи. Кэнэрээс тэнэр завхарсан юм бэ? Гэхдээ одоо тэгээд гайгүй юу тэр хүн чинь?
Мэдхгүй би ч одоо зүгээр өстө ухаан балартаал явж илаа ерөөсө ухаантай ухаангүй хоёрын хооронд өнөө мөч олооч чи чинь байхгүй. Цаг данар аваа яваад гэсэн. Станаг завхарсан юм. За одоо тайвшир ийм тангаа уусан уу? Уугаагүй. За ялаа над хувцсанаа тай. Тангаа ууй зүгээр. Дана зүрх тавьчих болохоо байлаа. Хэцүү юм аа. Хичнээн санаа зов. Гарч хэсэг чамайг харуулдаг зогслоо. Наад нэг хүүхэд чинь бас яаж нэг арай гэж унтлаа. Яа бацраа нам. Зурагт нилээ харлаа. Юу үздэг юм бүү мэдээж. Энэ зурагтаар бас энэ хоёр солонгосын тухай яриад гэж энэ хоёр солонгос одоо бас юу болоод за хүүхдүүдтэйгээ ярьсан уу? Юу? Заад хоёр солонгос ч одоо юм болоод байгаа юм шүү. Хин мэдвэ. Би хэлсэн ш. Эртэд яг нөгөө мөнгө шилжүүлэхэд нь л ярьсан штэ. Гэхдээ энэ нэг иймэрхүү янз бүрийн юм дуулдаад ахын та наагур чинь юм хум сонсогдож гэнэ үү, мэдэгдэж гэнэ үү гэдгс өнөө хоёр шин зүгээр жигтэйхэн тайван л энэгээр өөр мэдэгдэж байгаа юм алгал гэдэг ахчүлээ. Гэхдээ би чи явахта ямар өглөж яншид дуусах биш. Гүн элчимгээр ойрхон яваарэ та нар ажиллаа тараа тэр байгаа газраасаа битгий гараараа ерөөсө тэр байрандаа л байж байгаарэ гэж илүү үгэлжил баахан үгэлж өнөө уцаа салгасан. Гэхдээ тэгээд юуг нүг шинэ ажилд орох гэж байгаа ол гэд нэг юм яриад байсан. Тэрний яагавтай өөрхийн нэг 5 төгрөгийн илүүл цалин өгөх юм гэл. Би нэрээ хэцүү юм аа энэ хүүхдүүд хүртэл. Аваа хэдэн жил болчлаа. Ирэх болоогүй юм бахта. Цаад нэг хүүхд ч одоо аав ээжигээ санаад битгэрч гүйцлээ. Би энүүгээр нэг тижээлгэнч гэж бодож явсангүй. Гэхдээ яг хөө тэр цалин мөнгө нь бас наашаа явуулахад нэмэртэй л юм байна. Хоёлаа ерөөсө тэр өсөн мөнгөний наашааш нь хурааж байгаад ирэхт нэг байр савны юм бодвол яасан бэ хөө. Уг нь ч одоо нэг байр савны юм бодоод ирэхт нэг ор хоронгийн бэлдээд байж ивч одоо хэрэгтэй л байна. Газар мазар ч гэсэн зарагдах шинжтэй. Үгүй хайр. За зогш одоо. Юу яах вэ? Цунраа. Эмээ уух зүгээр. Өмдөж ямар эм тангаа. За би нэг гараад. Байна уу? Яа. Хөш. Мань нөгөө баясаатай уулзчихлаа. Хайната маргааш л авцгаас утсан албагдахгүй. Чи юм дуурахгүй юм уу? Зад чимгэж идэгвэл намайг сайн сонсчээ. Маргааш надад чамтай уулзах үнэхээр чухал хэрэг байна. Би чамайг хүлээж. Чи заавал ирээрэй. Энэ үнэхээр чухал хэрэг штэ. Юу болоод байгаа юм бэ? Усны годом татман би, усны годом тоолж